сонсогч та бүхэндээ өвчин мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 22 цаг 15 минутаас та бүхэндээ хүрч байгаа. Айцаа хамтдаа давцгаа ураатай амар цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын орон 7-ны пүрэв гарагийн дугаар шууд өрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа амийн найруулагчаар ганцхан ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандалаг ардын зөвсөлбөр хороолол мөн ихийн хайраар бүтээв мало хүүхдийн багц хамтран ажиллаж байгаа. За авч юм дэрх. За ингэ сонсогчтой авч юм дэрх яа. За 7 хоног болгоны лавгар биш пүрэв гарагт тийм ээ. Бодит одоо кейстэй тэгээд тэр нь кино болцсон юм хэрэгүүдийг түүж ярихаар бэлтэж байгаа тийм ээ. Тий. За ам ихч мөн өнөөдөр ямар кино ярих чи? Би бүр их сонио. Сонинч байх үү? Эвгүй ч гэх юм уу? Hello Kitty шүү дээ. Тий. Hello Kitty-тэй холбоотой түүх ярина. Аим шиг нү? Тий. Оо тийм үү? Амар босон гинт хэрэг тэгээд тэр нь болохоор бас кино болсон юм хэргийн талаар ярих. За би Америкийн нэгдсэн улсын алдартай цуурлал орчны тухай гарсан 2007 оны бүтээл Zodiac гэдэг киноны бодит түүхийг та бүхэндээ ярьж сонирхол болно. За хин эхлэх үү? За танаас эхлэх үү? За тийх үү. За тий. За Hello Kitty маань өөрөө их бодит түүхтэй дээрээс нь домогтой юм байлээ. Би эхлээд энэ домог нь болох богнохон тэр домгийг хүргээд хий. Яагаад бүтээгдсэн те? За Hello Kitty болохоор ихэр дүүтэй юм байна. Хоёр үед гэдгийг би бас мдэггүй байжгаад Мими гэж нэртэй ихэр дүүтэй тэр нь болохоор улаан биш ягаан юм шар хоёр туузаар нь ялгадаг юм бэл. Ягаан нь их чинь шар туузтай бол дүү. Мими юм байна. Өстэй мэдгүй. Тэр нь би бас мдэггүй. Нэг л юм байх гэсэн чинь хоёр өөр юм байна. Дээрээс нь муур биш гинэ. Муур биш хүн. Хүн? Тий. Кэти ч муур шиг юм дүрстэл ш муур биш гинэ. Би бас муур гэж бодоод байсан чинь Лондон хотын цахад амьдралын нэг идүүтэй бяцхан охиноос санаа авч бүтээсэн гэдэг юм байна. За тэгээд бүр найз залуутай. За түүхийг ярьж өгвөл 1970 онд хятадын нэгэн эмэгтэйн охин 14 настайд ийм амны хор тавдар гэдэг өвчин дуссан юм байна. Тэгээд ганц охин дээрээс нь охин нэлээ хөвгчлөлтөө хөөр юм охин байж өвдөөд хэцүү басан гинэ. Улмаар эмэгтэй охиноо аль сайн гэсэн эмнэлэг тэгээ сүүлдээ үзүүлсэн боловч нөгөө идэхгүй гэдэг хариуг сонсож явж байгаад нөгөө ламбогөр одоо гэж яриа те ламбогөр хүртэл явж байгаад чөтгөртөр оцсон юм аа л да. Тэгээ чөтгөр охины чи идгээж өгөө. Оронд нь чи нэг шаардлага биелүүлж өг гэж хэлсэн юм байна. Тус шаардлага болохоор чи надад ийм нэг юм бүтээж өг. Тэрний үнээр ийм амгүй хүүхэлтэй хийгээд өгөө. Тэгээ тэрийг амьлуулад би бүх хүүхдүүдэд шүтгэх болно гэж хэлсэн юм байна. Тэгээ эмэгтэй болохоор нөгөө чөтгөрийн хүсэлтийг зөвшөөрөөд төд удлахгүй охин нь идгэрсэн юм байна. Ийм учраас ийм амгүй китийг бүтээсэн гинэ. Кити ч өөр амгүй штэ. Харин эмэгтэй чөтгөрт амлсан ясаар амгүй хуйлыкэдэг бүтээж худалдаанд гаргаж ингэж хэлсэн юм байна. Хүүхэлтэй амгүй тэгээ дээр нь хоёр чихийн юм үзүүртэй штэ. Энэ болохоор чөтгөрийн чих юм байна л та гэж дүрслэгддэг гинэ. Кэти гэдэг нэр нь өөрөө болохоор хятадаар Даймон гэх утгатай бөгөөд одоо чөтгөрийн ертөнцид тавтай морилно гэсэн үг юм байна штэ. Hello Kitty гэхээр. Тэгээд дараа нь Японы нэг компани Hello Kitty эрхийг авч үйлдвэрлэх гэсэн юм байна. Үйлдвэрлэх явцдаа мөн адил яг ингээд анхны хувилбараар бүр амгүй хийсэн нь чамааг гонигтай байвал Kitty гонигтай, чамааг инээмсэглэл Kitty инээмсэглэнэ гэсэн утгыг илэрхийлдэг гинэ. За үеийн явдлыг жинхэнэ босын явдал гэж итгэх хүн угаасаа байдаг учраас нэг хотын домог гэж тайлбарладаг хүмүүс их байдаг. За чөтгөр шулам гэх нь хийсвэр гэж утж байгаа учраас тайлдаг юм байна. Дахиад нэг юм богино домог гэдэг болохоор Европын баян айлд нэг гэр бүрд хүүхэд маш ихээр хүсдэг байсан юм байна л да. Улмаар охинтой болсон гэхдээ охинонд хөрөхдөө амгүй төрсөн юм байна. Ам нь битүү төрсөн учраас үлбэрч өгсөн гинэ. Эцэг их нь охиноо дурсаад амгүй хүүхэлтэй хийгээд Кити гэдэг нэрийг өгсөн гэдэг бас юм байдгийм байна. За энэ бол мэдээж амд анцсан ярианууд нь байгаа юм. За тэгвэл яг бодит хэргийг би одоо ярьж байгаа. Кититэй холбоотой нэг аимшигт хэрэг болсон. Гонконг улсад шөнийн клубт ажилладаг Фан хэмээх бүсгүй тохиолдсон хэрэг байгаа юм. За энэ хэргийг ярьж өгье. За Фан болохоор 1976 онд Шинжийн хотод төрсэн. Багада гэр бүл нь одоо нэг их ядуу тарчиг байсан учраас хаяад асрамжийн газарт өгсөн юм байна л да. 15 нас хүрэхэд нь асрамжийн газраас нөгөө насанд хүрсэн учраас асрамжийн газраас яваа гэдэг зүйлийг хэлээд явсан юм байна. Орон гэргүй болсон. Дээрээс нь хар тамхинд маш их донтох болсон Фан 21 нас хүртлээр гудамжинд одоо биеэ үнэлж тэ. Тэгээд эмсийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. За эцэст нь Фан 1996 онд өөрийн үйлчлүүлэгч болох бас нэг юм хар тамхичин чин юм хэмээх үйлчлүүлэгчтэй бас гэрэлсэн байлээ. Тэгээд 2 жилийн дараа буюу 1998 оны 11 сард
хүүтэй болсон. Фаны нөхрийг одоо хажуу хавиргахны хүүхдийн хуршууд нь гэх юм уу те хүчирхийлэгч гэж тодорхойлсон. Яг тэр байнгын зодоо нүгдийн хүүхдэд ойрлуулж идэг уйлах чимээг нь байнга шахуу сонсдог байсан гэж хэлсэн байна лээ. Тэгээ жирэмсэн болоод төрснийхөө дараа Фан хүүгээ хамгаалж за аюулгүй байдалтай амьдралыг сайжруулахын тулд амьдралаа өөрчлөхөөр шийдээд хар тамхи биеийн үнэлтийг орхиод шөнийн клубт хөтлөгчөөр ажилд орж тэгээд улмаар нөгөө актер хүчирхийлэгч нөхрөөсөө салсан юм байна азар. За ингээд Фан шөнийн клубт ажиллаж эхэлж байхдаа Чаан хэмээх юм мөнгө хүлэгч харт тамхины 8-аачин залуутай танилцаж ихээгийн хэмжээний мөнгө зээлж гэмт хэргийн бүлэгт нь хүртэл өөрөө эсэж орсон байгаа юм. Тэгээ бас харт тамхи хэргэлдэг болж ирсэн буцаад ихсэн гинэ. Тэгээд мөнгө зээсэн шалтгааны нь болохоор маш олон их сурвалжууд байлаа л дээ. Яад ингэхээр тухайн үед эмээг их нь би нэлээд муу байсан. Тэгээд эмээгээ эмчлүүлэхийн тулд бас их хэмжээний мөнгө зээсэн гэж яригдаад байгаа. Харин Чаан гих залуу болохоор 65 оны 7 сарын 17-нд төрсөн, 5 сарын 17-нд төрсөн. Дунд сургуулаасаа эхлээл өрн их зартай, тийм дээрэмчин ийм одоо нэг юм актер том бүлэг юм гурвал гэдэг юм бүлэг байт юм. Харт тамхины 8-аач тийм бүлгийн гишүүн юм бэлээ. Харт тамхины 8 байдаг. Дээрээс нөгөө биеийн үнэлэгчдийн газар ажилдаг байсан гэж тэгсэн шүү дээ. Өмнө нь бас Фаны үйлчлүүлэгч байсан юм залуу юм байна л да. За 1999 онд болохоор Фан одоо энэ бүсгүй маань те энэ гэмт хэргийн толгойлогчийн төрөвчийг хулгайлсан юм байна. Хулгайлаад ойролцоогоор нэг 4,000 Хонконг доллар буюу нэг $500 юм байлээ. Доллар байсныг нь хулгайлаад авчиж. Тэнгүүдээ Чаан тэр үедээ юу болсныг мэдээд маш ихээр уурлангуудаа Фанаас 10,000 Хонконг доллар болгож өгөхийг хүссэн. Нэмээд уул нь 4,000 штэ нэмээд $6,000 болгож өгөхийг шаардсан байгаа. Чи одоо энэ хүүтэй болгож өгөх ёстой гэдэг ч юм уу. Энд чинь өөрөө мөнгө хүлэгч шүү дээ. Ингээд шаардсан. Яг хөө хэдийгээр нөгөө Фан тухайн үед бүсгүй маань хулгайсан мөнгөө тэр доорнд буцаагаад өгсөн 4,000 Хонконг доллар өгсөн боловч нөгөө хүүн буюу ахаа $6,000 яваад байгаа штэ тий. Тэрнийхээ өрөнд л орчиж байгаа юм л да. Оо ямар хэцүү азгүй тий. Тийм гараас нь гарахаар болчихж байгаа. Төрөвчийн улгаалснасаа болоод уул нь хөрсөн. За ийм учраас нөгөө гол нь тэр нөгөө нэгсэн мөнгө штэ тий 6,000 Хонконг доллар маш богино хугацаанд өгөхийг шаардсан учраас нөгөө хугацаа хэрэгтэй дээрээс мөнгө олох ямарч боломжгүй төлж чадахгүй байсан. Энэ нь Чааны дургуг одоо юу гэдэг юм бэ? Маш ихээр хүргээд өөрийнх нь биеийг үнэлүүлж мөнгө олж авахар шийдсэн. Тэгээ биеийг үнэлүүлээд хэсэг ингээд явсан боловч нөгөө өссөн хэмжээнийх нь мөнгө нь олдохгүй дээрээс нь их тийм байлаар юу гэдэг нөгөө хүүгийн хүү тооцоод нөгөө 6,000 ч одоо хэдэн 100,000 ч болоод явцیں۔ Нэмэгдээд ингээ мөнгө нь яваад байсан. Энийний дараагаар Чаан юу яасан юм шиг байгаа. Тэсвэр нь хүрээгүй ч гэх юм уу яасан бүр төвчээр нь алдраа. Тэгээд нөгөө хар тамхи наймаалдаг дээрээс нь хар тамхи хэргэлдэг юм чи ямар л байлиг байх ч тий. За Фан бүсгүйг өөрийнхөө эзэмшилт байдаг юм нэг зайдуу байдаг байранда аваачаад 1 сар хорсон. Хорихдоо бас хүчээр биеийг нүүлүүлээд за дээрээс нь ахаад тамлалт ихэлсэн. Тамалж эхэлсэн байгаа. За 1 сарын турш охиныг маш ихээр тамлж хэцүү байдалд байлгасан. Дээрээс нь зодно, хүчирхээлэнтэй биеийг үнэлүүлнэ, юу гэдгийг байж болох бүхэл юмыг хийсэн. За нэг их сурвалжийн мэдээлж агаар түүнийг тэ төмөр тороор ингээд зоддог байсан. Заримдаа боож унгаан ухаангүй болтолсон. Дээрээс нь тамхиныхаа ашиг биеийн дээр нь ингээд одоо тий унтраа, тамхиа унтраа нэг бол ингээд төмрөөр биеийг аюух цоолж сэгэлдэг байсан гэж хэлж байгаа. Тэгээ нэг удаа бүр энэ бүсгүйн толгоо руу 5 орчим удаа өшгөлжтэй дээрээс нь дэвсэлсэн байгаа. Тэгээд өнө шархалдаг штэ. Би ингээ ураа шархалч тэр халуун шархан дээр ингээ халуун нохоо түрхдэг. Түрхэж ингээ тамалдаг. Оо ямар амар юм бэ. Тийм. Одоо юу муухай юм те. Энэ бүр наацах юм. Тэгээ хүлэн дээр нөгөө лааны юм халуун тос идэг штэ тий. Лаа хайлуулж халуун тос асгадаг. Дээрээс нь хуванцар шатааж ингэж бие дээр нь түлж ингэж цоолбор гаргадаг. Тэгээд шатаагаад алхаж чадахгүй бүр ингэ хэвтэрт оруулаад тийм болсон үед нь өөрснийгөө тэ ялгадас ба шээсийг хүртэл хүчээр идүүлж ингэж уулгаж хүртэл тамалж исэн. Бага юм. Тэгээ энэ их тамлалтын хаан дараа зодуусныхаа дараа юу гэж хэлдэг гэсэн гэр чи инээ гэдэг байсан. Инээ. Яаж тийм юм төвч хийн хүн те яаж инээж чадах юм. Тэгээ энэ их тамлалыг хэрвээ инеехгүй бол ахаад нэмж тамалдаг. Одоо чи надад таалагдчихна гэж хэлээд инеэх ёстой гэж хэлээд тамалдаг байсан. Яаж инеэх вэ те. Ингэж яагаад 1900 одоо энэ их
хүчирхийлэлтэй тамлалыг тисгүүгээр 99 оны 4 сарын 14-өөс 4 сарын 15-ны хооронд одоо шилжих шүн гэх юм уу те шархаа талгүйгээр бүсгүй маань амнасаа алдсан. За яг зарим бас их сурвалжийн хэлж байгаа болохоор амь насын хороос хүмүүс байхгүй үед ганцаараа нас орсон те гэж хэлж байгаа. Зарим нь болохоор яг тэр шөндөө нас орсон гэж хэлж байгаа бас янз бүр байт юм билээ. За ингээд бүсгүй нас орсон ингэ байж хахад чаан одоо буюу гинт хэргийн толгойлогч гэж яриад байгаа те. Энэ нөхөр өөрийнхөө доор ажилтдаг юм 2 хүндээ за энэ бүсгүйн цогцсыг хувааж жижиглээд нуух даалгаврыг өгсөн. Нэгс даалга болго гэдэг даалгаврыг өгсөн. Ийхүү одоо тэр доор ажилтдаг хүмүүс нь бүсгүйн цогцсыг хуваан жижиглээд хогийн цэгт зарим хэсгийг нь тараа хаяад зарим хэсгийг нь толгойных нь хамт чанаад болгоод эзэнгүү байшин дээсэн Лусын дайг нь Hello Kitty-ийн үг томторч гэж орхисон. Тий, ийм сүултээ Hello Kitty гэдэг шүү дээ. Тэн дотор үлдсэн хэсгийн толгойгийн зарим хэсгүүдийн чихээд гадна талаас нь ийм ойсон байдалтай олдсон байгаа бүсгүйн цогц. За удалгүй гимт хэрэгтнүүдийн танил гэх нэг юм 14 настай охин энэ хэргийн талаар цагдаа дээр очиж хэлсэн. Энэ охин болохоор энэ бүлгийн гишүүн. Тэгээд өөрөө бас хар тамхи хэргэлдэг. Тэгээд яагаад очиж хэлсэн гэхээр фаныг яг яаж зодуулж тамалж байгааг нөгөө нүдэрээ хараад ингээд байжсэн гэрч баггүй гэрч байсан. Гэхдээ ингээд болиулж чадахгүй ч гэх юм уу те өөрөө 14 настай жоохон ч охин байж фан ч өөрөө 23 настай босгоо шүү дээ. Хэрэг басны дараа нөгөө охин байн хар дарж зүйлээ нүрс 50 унтж байгаа юм байна л та. Фаны сүнс ингээд нүдэнд харагдаал яаж тамлуулж ясан нүдэнд нь харагдаад бүр тисгэ болоод өөрөө цагдаа дээр очиж ийм боссон гэдэг гимт хэргийг хэлснээр энэ хэрэг бас илэрсэн байлаа. За 5 сарын 24-нд цагдаа нар хэргийн газар очисон. Тэгээд очиход за талихач бүсгүн тийм ээ гавлын яас нэг ширхэгшүүд зарим эрхтний дотоод одоо зарим эрхтнийг тийм ээ гялгар уутанд хийсэн байдалтай олцсон байгаа байрнаас нь. За бусад хэсгүүдийг бол ойролцоох хогийн цэгүүдээс нь түүж ингэж авсан бэлээ. Тараага тайцсан уусаа тараагаа даалгавар өгсөн байсан учраас за 2000 оны 12 сарын 7-нд 8 эрэгтэй нэг эмэгтэй тангарахтны шүүх гэж байдаг шүү дээ. Тангарахтны шүүх оролцоод энэ 3 хүнд 6 саналаар 3 эрэгтэйг фаны амь насыг хороос хэрэгт бол буруутгаж одоо насаар нь хорих ялыг хууль нь өгсөн. За шүүгчд хамгийн гол нь энэчнийг тийм сонио нэг гадаадын хуульч гэх юм уу нэг тийм сонио байгаад юм блэ. Санаатаа алаагүй гэж ингэж үзээд байгаа. Одоо юу гэдгийг фаныг болохоор энэ хүмүүс яг алах зорилготой анханасаа төлөвлөж алаагүй гэдэг ч юм уу тий. Тэгээд фан нэг хосондоо хар тамхиа хэтрүүлж хэрэглээд өгсөн ч юм уу гэдэг нөгөө биенээс нь юу үлдээгүй учраас олдоогүй. Тэгээ уулан тэр чинь мөчлөө тараагаад ингээ хайцсан байгаа ойлгомжтой байсан. Гэхдээ ийм сонин шийдвэр гарсан байгаа. Гэхдээ яг хүчирхийлүүлсэн улмаас амнасаа алджээ гэж тогтоосон. За гин буруутай тооцгсны дараа 3 хэрэгтний нэгнийх нь нэгч шүүх хурлын дараа сэтгцийн ямралд орсон. Сэтгцийн өөрчлөлтөд орсон бол мөн нэг хэрэгтнийх нь ах нь эсэргүүцээ тийм ээ шүүхийн хаалгыг эвдэж цохиж хохирол учруулсан байгаа бүр. За одоо энэ хэргийг шийдчихсэн тийм ээ одоо хэргийг шүүгч нь хэлэхтэй болохоор Питер гэж хүн шүүсэн юм байлээ л дээ. За сүүлийн жилүүдэд Хонконгт ийм харгислалтэй завхрал увайгүй ийм хүчирхийлээс хэрцгий байдлаар одоо хүний амнаас хороосон хэрэг гарч байгаагүй хизээ сонсож байгаагүй гэсэн ийм бүр ингээд бичиж. Тэгэхээр яаж зэрлэг байсан тодорхойлж байгаа. За тухайн 3 гэмт хэрэгт нь болохоор сэтгцийн эмнэлгийн одоо шинжилгээ хийдэгчтэй сэтгцэн ирүүл үгүй юу гэдэг шинжилгээнд дээр сэтгцэн яах юу гэж гараагүй сэтгц мэдрэлийн өвчтөө гэж гараагүй хэрнээ тайланд нь болохоор энэ 3 хүн засрахгүй гэсэн тодорхойлолтыг бүр сайко байсан биш үү? Тийм нэлээд сайко хүмүүс энэ хүмүүс засрахгүй гэж ярилцсан байгаа. За шүүх хурл бол телевизийн сурвалжлагчид бас их оролцсон. Нүдээ тухайн үед бас нэлээд дүүлэн шүүгэн дэржсэн. За Карми, Мими Йонг нар оролцсон шүүх хурлын явцыг хитрхи аимшигтай гэж тодорхойлсон байна. Ийм яргаллыг үтсэнгүй гэд. За Чаан болохоор өөрөө 2007 оны 8 сарын 13-нд шүүхийн хүсэлтээр дав заалтах хүсэлт гаргасан. Гэхдээ энэ нь бол зөвшөөрөөгүй юм билэ. Дахиад ичгүй бас ингэ дав заалтах гэж яваад байгаа. За Фаны гавлын ясын хэсгээс үлдсэн. Гавлын ясын нөгөө чанцсан байсан шүү дээ. Гавлын яс хэсэг үлдсэн ерөөсөө хэргийн цорын ганц одоо эд баримт болж үлдсэн байна. Шүүх хурлын дараа хоригдлуудыг одоо давтсан алдах ажиллагаа дуустал шүүх эмнэлгийн эмчтгүүнийг болохоор нийтийн эм зогцсны газарт гавлын ясыг хадгалж агаад 2004 оны 3 сард гэр бүлд нь гавлын ясыг нь буцааж өгч 3 сарын 26-нд чандралсан байлээ. Тэгээ бус хэсгүүд нь бол тэгээд харагдаад талын нэг тарсан. Учираас бас хэцүү.
За энийг айхтар гэмт хэрэг гарсан орон сууцны байрлагыг 12 оны 9 сард буулгаад 16 онд одоо нэг чочод буудал болгоод дахиад барьсан байгаа. Буддагийн 3 хүрэг чочод буудлын өрөөнд албаар ингэж тавьсан байт юм билээ. Одоо нөгөө амьрлуулах гэж гэх юм уу тийм ээ. За мөрдөн байцаалтын явцад болохоор фаны зүйлд хүргөгчөнд байсан. Хүргөгчөнд байсныг илэрснийг хүүд нь шилжүүлж өгсөн байгаа. Фаны хүү нөхөр хоёр одоо Сингапурт амьдардаг гэдэг цуу яриа байдаг. Гэхдээ энэ нь одоо нөгөө юу гэдэг гэмт хэргийн дараанаас нэрээ нууцлаад тийм ээ ингээд алга болчихсон. За энэ гэмт хэргийн тойронд нийтэд ил болсон энэ түүхийг өгүүлсэн кинонуудыг бүтээж дэлгэцэнд гаргасан. Энэ нь болохоор одоо энэ ханзаар ингээд бичсэн байгаа. Энийг ингээд орчуулахаар хүний гахаа мах гэдэг юм уу, хүний мах энэ төр гэсэн нэг юм хятад кино байдгийн бай шүү. 2001 онд гарсан юм. Бүр кино болгоод гарсан байгаа. За гэмт хэрэгтний нэг нь 2014 оны 4 сард суллагдсан. Боловч 2022 оны 8 сард дахин 12 сар хорих ял аваад буцаад шорондоо орсон. Энэ нь юу болсон гэхээр 10 настай охинд бэлгийн дарамт учруулсан хэрэгээр дахиад орж байгаа. Нөгөө засрахгүй гэдэг өгөөдөөс нь л юм учиртай юм шиг байна. Энэ хэрэг Гонконгчуудыг маш их шууганд оруулсан. Эннээс олж Кэти гуглдээд тийм ээ энэ бүсгийн сүнс шингэсэн гэж үзээд ер нь бол их сүрж хүүхдүүдтэй худалдаж авах юм бас нэлийн буурсан юм шиг байна. Явдал нь. За нэг ийм аимшигтай хэрэг Гонконгийн тэр хэсэгтээ бас шуугилсан. Энд чи хэзээ гарсан хэрэг гэж? 99 онд байна уу? 99 онд. Тийм нэлийн эртний онд гарсан хэрэг байгаа даа. Кино нь болохоор 2000 оны ихээр гарсан. Тийм сүүлд нь ингээ гарсан маа. Олон ангид кино гэсэн үг үү? Нэг ангитай л кино. Ааха. Тийм 98 онд хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа бас алуулсан. Ийм бүсгүй байгаа. Маш харамсалтай хэрцгий зэрлэгээр алуулсан. За тэгэхээр эхнийхээ түүхийг яриад дууслаа тий. Хамтран ажиллаж танилцуулаад дараагийн хэрэг рүү орё тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mandala Garden зохицлоор хороолол хамтран ажиллаж байна. Mandala Garden зохицлоор хорооллын өрөө өгнө. За make a better future гэсэн байна. Тэгэхээр илүү гоё бүтээх нь шүү дээ тий. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллээс нь та бүхэнд бас танилцуулъя. 15 га талбайд 24 блог баригдаж байгаа маш том төсөл байгаа. Нийт бол ерөөсө 2500 айлын орон сууц төлөвлөлтийг маш нарийн хийсэн. За тэгээд айл бүрийн хэрэгцээ шаардлагыг бодолцоо үзэж сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай. За дээрэс нь усан бай сайн бүхий спорт комплекс, үйлчлэгээний төвдөг маш ойр бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. Яг гоо. Одоо ингээд хичээл удирдал эхлэж байгаа тийм ээ. Энтэй холбоотойгоор скул зон урамшууллыг зарлаад байгаа. Яармаг бүсийн сургууль хүүхэд чинь суралцдаг бол хэрвээ та Garden дээр нүүж ороход бэлэн орон сууцсандаа урамшуулалтай үнээр захиалга авч байгаа. Тэгээ үүнд нь болохоор бэлэн төлөвлөлтөнд онцгой нөхцөлтэй мөн 12 дээр нөхөн 6 сарын хугацаатай 8% хүүтэй зээлэр авах боломжийг бас бүрдүүлж өгч байгаа шүү. Холбоотой утасны дугаар 75 75 80 тэг 75 75 80 тэг гэсэн дугаарлал холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн авах боломжтой байна. За Mandala Garden зохицолбор хороолол нь Ярамгийн арцтын амд байрладаг байгаа шүү тийм ээ. За баярлалаа. Хамтран ажилласан. Хамтран ажиллаж байгаа баярлалаа. За урьдчилан дараагийн хэрэг рүү орцгоё тийм. За тийм. За дараагийн хэрэг нь Америкийн нэгдсэн улсын алдартай цуврал хүн амны хэрэгтэн байгаа. Гэхдээ одоо бол баригдаагүй гэдгээр бас их алдартай байлаа. За кинон Zodiac гэдэг киногаа за 2007 онд нээлттэй хийсэн кино. Тухайн үед бас л нэлээд шууган тарж байсан киногаа. За одоо хүртэл баригдаагүй гэдгээрээ ялч хүмүүс одоо ч гэсэн хэрэгтнийг хайдаг гэсэн үг. Тийм байна. За 1960 оны сүүлээр Америк нэгдсэн улсын Калифорнид иргэдийг айдас давтуулж байсан цувралгүй амны хэрэгтэн байгаа. За уг хэрэгтнээс болж 1960 оны сүүлээр тэнд Калифорнид амьдарч байгаа хүмүүс бол маш их айдастай орой одоо гэрнээс гарахад ч гэсэн хүндрэлтэй байсан гэсэн мэлээ. За түүний анхны хэрэг бол 1968 оны 12 сарын 20-ны өдрөөс эхэлдэг байгаа. Америк нэгдсэн улсын Калифорнид байрлах нэгэн голын ойролцоогоос 2 зохицуулдаг. За тэрээр голын дэргэд болцож байсан 16 болон 17 настай хосуудын амь насанд хүрсэн. За ингээд цагдаа нар энэ хэргийг шалгаж эхэлсэн байдаг. За энэ явдлаас хойш 6 сарын дараа буюу 1969 оны 6 сарын 4-ний өдөр за анхны хэрэг гарсан газраас ерөөсөө нэг 2 хэдхэн километрийн цаана дахин хүн амны хэрэг гарсан байгаа. За хөрөгчд нь мөн л залуу хосууд байсан. 22 настай бүсгүй газар дээр амнасаа алдсан. Түүний найз л бол 19 настай залуу эмнэлэгт хүрэгддэг. За ингээд залуу эмнэлэгт хүрэгдээд удаагүй байхад цагдаагийн одоо тухайн дүүрэгт байрлах цагдаагийн газарт дуудлага ирдэг юм байна л да. За энэ хаанаас хинээс ирж байгаа дуудлага гэхээр гэмт хэрэгтнээс ирж байгаа дуудлага гэсэн үг. Тухайн үед утсыг навсан ажилтны ярилцлага байлаа. За энэ ярилцлага дээр бол
Би хоёр хүний амь наснд хүрсэн. За хоёр хүний амь наснд хүрсэн юм хэргийн тухай мэдэгдэх гэсэн юм аа. За Колумбус Парквейээс дагаад зүүн зөв рүү 1 миль орчим яваад байрлах цэцэрлэг түрээлэнд хүрэн боронгийн машинд 9 мм-ийн буугаар буудуулаад амь насаа алдсан хоёр хүний цогц байх хэвээр гэж залгасан маа. За тэгээ ингэж хэлснийхээ дараа хоолоогоо нэлээ өөрчилсөн. Анхандаа бол яг нэг бичсэн юм уншиж байгаа юм шиг уншсан гэнэ автомат уншиж байгаа юм шиг. За тэгээд яг бүх юмнуудаа уншиж дуусныхаа дараа хоолоогоо өөрчлөөд goodbye гэж хэлээд тасалсан гэж байгаа байхгүй. Тэгээ энийг яг нөгөө утасны дуудлага авсан эмэгтэй ингээд хоногчсон гэх юм уу те. Цуурлах амны хэрэгтэй шүү дээ. Тэгээ өөрөө ингээд яг тэр хүнтэй холбоо бариад ингээд одоо яриаг нь хоолойг нь сонссон хүн учраас сэтгэлд нь бүр ингээд маш төмөлдсөн тийм эвгүй хоолой байсан гэж онцлсан байлээ. За ингээд хаанаас уцаар ярьсныг цагдаа нар байршлыг тогтоосон. За энэ бол цагдаа газраас маш ойролцоо бүхнээс уцаар ярьсан байлээ. Тэгтээ мэдээж очих үед бол хэрэгтэй аль хэдийн алга болсон байсан. За уг хэрэг гарснаас хойш 3-7 хоногийн дараа Сан Франциско хотын нэгэн сонингийн газарт загтлын хамт нууц кодлолтой бичиг ирдэг. За энэхүү гэмт хэрэгт өөрийгөө Зодиак гэж нэрлсэн ба Зодиакийн хамгийн анхны загтал гэсэн үг. За загтлын агуулгаас тодруулах юм бол за энэхүү нууцлалаар кодлсон бичгийг 1969 оны 8 сарын 1-ний Баасан гарагт гарах сонингийн эхний нүрт гарахгүй бол би тухайн өдрийн орой 12 хүний амь насанд хүрэх болно гэж сүрдүүлсэн бичиг явуулсан гэсэн. Тэгэхээр энэ сонингоос яг 1969 оны 8 сарын 1-ний сонингийн ихний нүрт төр тухайн кодтой бичгийг гаргасан. За энэ кодыг нэг өсөнтэй тайл гэсэн. Ингээ ард түмэндтэй за миний одоо энэ сүрдүүлгийн бичгийг та нар тайлаач гэд ингээд гаргацсан гэсэн үг шүү дээ тийм. За энэ нууц кодтой бичиг нь эртний грек хэл болон цагаан толгой англи цагаан толгой гэсэн тийм. Цагаан толгой тэнгисийн цэргийн нууц дохио зэргийг хольсон бичиг болсон байна тийм. Тийм орцсон дохио шиг төстэй гэсэн. За тэгээ уг кодыг тайлах гэж тухайн үеийн сэхэтүүд нэлээд оролцсон гинэ. Тэгээ тайлж чадаагүй харин үүнийг ахлах сургуулийн түүхийн багш хосууд тайлж чадсан. За тэгээ энэ тайллаас нь унших юм бол за би хүний амьд хүрэх дуртай, учир нь үнэхээр сонирхолтой байдаг. Хүний амьд хүрэх нь ой модонд ан хийхээс хэд дахин илүү сонирхолтой. Хүн бол хамгийн аюултай амьтан. Би хамгийн сайхан зүйл нь бас хамгийн сайхан зүйл нь би өгснийхээ дараа Деважинд очино. Тэгээ намайг Деважинд очих үед миний одоо амь насанд хүрсэн хүмүүс бол миний боол болно гэсэн юм зүйлийг бичсэн маа. Төмөр шаар шүү дээ. За тэгээ төгсгөлд нь би та нарт өөрийнхөө нэрийг бол хэлэхгүй. Хэлчихвэл миний боолоо одоо цуглуулах энэ ажил маань саад болох учраас би та нарт өөрийнхөө нэрийг хэлэхгүй гэсэн ийм загтлыг явуулсан маа. За энэ загтлын яг кодыг нэг ахлах сургуулийн түүхийн багш хосууд задлж чадсан. За тэгээ үүнээс хойш Зодиак сонинлуу маш олон загтлыг явуулсан. Нийт 10 гаруй загтлыг илгээсэн. За үүн дээр бас кодлууд байсан. Тэгээ зарим код нь баг тайлагдаагүй. Тэгээ сүүлд 51 жилийн дараа буюу за 2021 онд бас нэг загтлын кодыг тайлж чадсан. За энэ бол Австралийн математикч залуу тайлж чадсан байгаа. За тэгээ уг загтал намайг барих гэж хичээж цагийг хөгжилтөд өнгөрүүлэхийг хүсье. Би Деважинд очих учраас юунаас ч айхгүй байна гэх мэтчлэн одоо нэг тийм гайхуулсан гэх юм одоо хоосоо гэж хэлдэг юм да. Одоо өөрийгөө нэг гайхуулсан тий. Та намайг барьж чадахгүй штэ гэсэн байрын юм бичсэн. Тэгээ яагаад энэ загтал кодыг тайлах гээд хүмүүс зүтгээд байна гэхээр хүн амны хэрэг үлдсэн штэ тий. Өөрөөр хэлэхдээ бол 38 хүн амны хэрэг үлдсэн гэж байна. Гэхдээ яг цагдаагийн илрүүлсэн хэрэг бол ерөөсөө 4 л хэрэг байсан. Тэгэхээр үлдсэн хэрэгүүдийг одоо тайлах боломжтой шипитэй нууц зүйл мэдээлэл байж магадгүй гэж 50 хэдэн жилийн турш хүмүүс оролцсон гэсэн үг шүү дээ. Тэгээд 51 жилийн дараа нэг кодыг тайлсан. Гэхдээ тэр цагтл дээр бол төдийлөн нууцтай мэдээлэл болохоор зүйл байгаагүй гэсэн мэлээ. За энэ саяны цагтл бол 1969 оны 11 сард явуулсан цагтл юм шүү. За тэгээд Зодиакийн хэлжээр 37 хүний амь насанд хүрсэн гэж өөрөө хэлсэн цагталтаа дурдсан. Тэгэхдээ яг 7 хүний амь насанд хүрэх гэж оролцсон. 5 нь харамсалаар нас орсон байгаа. За ингээд 1968 оны 12 сараас эхлээд 1969 оны 10 сарын хүртэл 5 хүний амь насанд хүрсэн. За тэгээд эдгээрийн 4 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй байсан. За 2 хохирогч нь бол амьд үлдэж чадсан. За насны хувьд бол дандаа залуухан. Тэгээд хосуудыг амь насанд хүрдгээс 16-аас 29 насны залуучууд байсан мэлээ. За тэгээ хэрэгтэн бол баригдаагүй Сан Франциско хотын цагдаагийн газраас 2004 оны 4 сард хэргийг зогсон байдалд орсон гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ 2007 оны 3 сард хэргийг дахин шалгах болон за одоо хүртэл шалгацаар байгаа гэсэн мэдээлэл байна. За 3 дахь хэрэг нь 1969 оны 9 сарын 27-ны өдөр 2 хосыг одоо хутгалдаг хэрэг гарсан. За хосууд 20 настай болон 22 настай залуухан хосууд байсан. За эмэгтэй газар дээр нас орсон, эрэгтэй амьд үлдэж чадсан. Тэгээд дөрөвт хэрэг нь бол 1969 оны 10 сарын 11-ний өдөр Сан Францискогийн таксины жолоочийн
бит буудаж амь насанд нь хүрсэн байдаг. За уг хөргөж бол 29 настай барьцлал их залуу хүн байсан. За гэхдээ энэ дээрээс нэг зүйл мэдэгдсэн энэ хэргийг болж авах үед байшингийн дээвэр дээр хүүхдүүд тоглож исэн юм байна л да. Тэгээд энэ хэргийг холоос харсан гинэ. Болж байгаа нь зодиакийн царайг бол хинч ерөөсө харж чадаагүй байгаа шүү дээ. Ингээд дөрөв дэх хэрэг дээр нь зодиакийн царайг хүүхдүүд харж чадсан. За хүүхдүүдийн одоо аман зураг гэж хэлдэг шүү дээ. Аман зургийн гараас маа хүүхдүүдийн хэлснээр. За хүүхдүүдийн хэлж байгаагаар цагаан арьстай 25-аас 30 орчим насны метр 72-оос метр 76 орчим өндөртэй хүрэн бор спорт засалтай өсөлттэй зузаан шил зүүсэн ийм эрэгтэй хүн байсан гэж онцлсан байлээ. За тэгэхээр хэрэгтний талаар зургууд гарч за удахгүй дэлгэцэн дээр бас одоо гарч байна. Яг ийм залуу байсан гэж онцолж хэлсэн байлээ. За ингээд хэргийн нотлох баримтууд бас байгаа. За гутлын мөр олдсон байдаг. За энэ гутлын мөр за хамтран танилцуулж байгаа. Гутлын мөр л орё. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эхийн хайраар бүтээв мала мола хүүхдийн багц хамтран ажиллаж байгаа. За юу юм гэхээр 33 юу хэлж чадахгүй. 33 жилийн туршлагатай Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч те Монкрем одоо 20 гаруй жилийн тасралтгүй судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 2018 онд мала мола брендийг үйлдвэрлэн гаргаад байгаа. За тэгэхээр 100% органик ургамлын найрлагатай биеийн савн, шампунь, нүүр биеийн чийгшүүлэгч тус гарын хөөсөн савн, чацаргантай шүдний зэрэг 4 төрлийн бүтээгдэхүүн багтсан байгаа. Тэгэхээр нэг төрлийн бэлгийн сет гэсэн үг тийм. Тэгэхээр магадгүй айлд очих байгаа хүүхдүүд нь юу авч өгөө гэж бодож байгаа бол мала мола сетээс авах боломжтой байна. Үнийн хувьд 36 мянган төгрөгийн үнэтэй хүргэлт бас үнгүй мэлээ. Тэгээ манай дүү хэрэгэлдэг юм. Оог нь хэрэгэлдэг байхгүй. Тэгээд бас шампаныг хэрэгэлдэг. Тэр ер нь ихтэй ажгүй гоё юм байлээ. Яг нөгөө Монгол бүтээгдэхүүн шүү дээ. Монгол хүний одоо арьстай үсэнд онцлог таарсан. Дээрээс нь энэ нөгөө хүүхдийн бие чих эмзэг, үсний эмзэг, арьсны эмзэг гэдэг учраас багаас нөгөө байлан гаралтай бүтээгдэхүүн сонгож авч хэрэглэх нь хүүхдийн үсний ургалт, эрүүл өтгөн гялалцсан сайхан үстэй болох суурийн тавигдчих өгдөг. За ингээд та бүхэн манаас дэлгэрэнгүй мэдээллийг нь авал 7711 43 73 7711 43 73 гэсэн дугаарлаар холбогдорой. За Монкрем компани үүсгэн байгуулагч химийн ухааны доктор Уран Чимэг гэдэг бүсгүй тийм ээ. Дэгдэхээ нэртэй хүүхдийн үс биеийн шампунь үйлдвэрлэж байсан туршлаган дээр одоо дөрвөлөөд мала мола брендийг бас гаргасан шүү гэдгийг хэлчихэ тийм ээ. Захиалгын утас нь бол 8042 43 73 8042 43 73 гэсэн дугаарлуу захиалжуулах юм биш үү? Нүд хорсохгүй хамгийн зөөлөн бүтцээр хийгдсэн мала мола брэнд байлаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үргэлжлүүлэн хоёлоо ч гутлан дээр зогслоо тийм. Гутал руу орсон. Тий. За 4 удаагийн хэргийг цагдаагаас илрүүлсэн. За энэ дээр бол нотлох баримтууд олдох нь олдсон юм байлаа. Гутлын мөр олдсон. Энэхүү гутлын мөрийг судлаад үзтэл агаарын цэргийн гутал байсан гинэ. Ер нь бол цэргийн хүний л гутал байсан гэсэн үг. Тэр нь тэгэхээр ялгарна л та тийм. Тий. За тэгээд мэдээж хөлийнх нь мөр гэсэн үг шүү дээ. Тэр мөрөөр нь л одоо хайгаад байсан. Гутлынх нь мөрөөр нь хараад за тэдэс тэдэ арьс марын гутал өмсдөг ийм хүн юм байна гэдгийг ер нь шалгасан байна. За тэгэхээр кодтой нууцлалтай юм бичдэг. Тэгэхээр бас цэргийнхний хэрэгэлдэг нууцлалыг сайн мэддэг хүн байсан байх магадлалтай гэж таамагласан байлаа. Тэгээ хүмүүс бол ингээд баахан с жигтний тухай бол мэдэгдэжсэн юм байл. Тухайн үед чинь мэдээллийг сонингоор дамжуулаад байнгын гаргачихж байгаа. За тэгээ энэ хэрэгтэн байж магадгүй гэсэн таамагласан хүмүүс бас ингээд холбогдож хэлсэн юм шиг байна. За тэгээ нэг Калифорний нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад Вил хэмээх залуу ирж Кэри гэдэг залууг сэжиглэж байгаа тухайга мэдэгдсэн байна. За түүнтэй нэг хороонд амьдардаг залуу байсан бөгөөд за сэтгэл санаагаа энэ Гэри гэдэг залуу сэтгэл санаа жоохон тавгүй болохоор гарч ан хийдэг. Тэгээ ан хийхдээ нилээ айхтар хийдэг гин л дээ. Тийм эвгүй зэрэглэл хийдэг гэсэн. За жишээ хэлэх юм бол 3 гэ баавга анчтын тор нэг орцсон. Одоо хавханд орцсон. Тэгээ ер нь бол ингээд бараг л аймтай авах гэжсэн юм байна л да. Тэгсэн тэрийг хараад ингээд хурж байгааг нь харсан юм байна л да. Имэйл гэдэг залуу. Тэгээ энэ бол ерөөсөө юм садист маш амар залуу юм байна. Энэ ер нь хэрэгтэн байх магадaltaй гэж таамагласан гэж байгаа. Тийм. Тэгээд дээрэс нь загтал дээрээ санаж аваад тэгээ бид уншиж өгөхөд ан хийхээс илүү хүний амьд хүрэх сонирхолтой гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас ингээд ан хийдэг төрлийн хүн байж магадгүй гэсэн таамаглал байдаг юм байлаа. Тийм. За ингээд Гэри гэдэг залуу дээрэс нь агаарын цэрэгт ажиллаж исэн гэх юм зураг холцсон баа. Тэгэхээр нэг гутал агаарын цэрэг хүний гутал байсан гэж байгаа шүү дээ. За сэжүүрийг нь харьцуулаад үзэх юм бол сайз нь ч гэсэндээ гутлын сайз нь төстэй байсан гэж байгаа. Гэхдээ энэ бол ерөөсөө Калифорнигийн нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ирсэн л
хэрэгтний талаарх мэдээлэл. Тэгэхдээ яг энийг хэрэгтэн гэж хэлж чадахгүй сэжигтэн гэсэн үг шүү дээ, тий. Цагдаагийн байгууллагаас одоо FBI болон цагдаа нараас асуусан байгаа. За энэ Гэри гэдэг залуугийн тухайс үл үед яригадаад байна. Энэ яг үнэхээр хэрэгтэн мөн үү гэж асуусан чинь цагдаа нар руу байнгын энэ одоо 50 хэдэн жил болдог хэрэгтний тухай мэдээлэл ирдэг гинэ. Оо энэ бол яг нөгөө зодиак ч мөн байна. Яг тийм зодиакын царай мөн байна гэж ирдэг. Тэгэхдээ одоо цагдаагийн байгууллагад ирдэг хид хідэн дуудлагууд ил нэгэ. Тэрнээс ч яг энэ хүний гэсэн нотлогоо бол байхгүй гэсэн ба. За тэгээд 3 дахь хэрэгээс амьд үлдсэн Брайан гэдэг залуу нөгөө хэрэгтний талаа мэдэгдсэн хэлсэн байгаа. Ямар хуу царай төстэй гэдгийг талаа хэлсэн маа. За нүүрэндээ битүү хар зүйл угаалсан байсан. За тэгээд 4 инчи хэмжээтэй дугуйр зүйл ингээд одоо нөгөө хар зүйл угаалсан зүйл дээр одоо хуцан дээр гэх юм уу юм зурцсан. Тэр зурган дотор нь загалмай зурсан байсан гэж хэлсэн маа. За тэгээд сэжигтэн Гэри гэх залууд бас адилхан зураач найз байсан гинэ. За тэгээд тэр зураач найздаа Гэри өөрийнхөө авч исэн зургуудыг ингээд бас өгж исэн юм байна. За тэгсэн чинь тэр нөгөө 3 дахь хэрэг одоо хохирогч болсон залуугийн одоо нөгөө аман зураг байх штэ тий. Тэр зурагтай энэ Гэри гэдэг бас жилээд байгаа залуугийн зураг тий харьцуулсан чинь төстэй байсан гинэ. Тий. Гэхдээ тэр Гэри гэдэг залуугийн авсан зураг бол зүгээр л сүүдэр байсан. Тий өөрийнхөө сүүдрийг авсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө 3 дахь хохирогчийн хэлж байгаагаар бол юм дөрүүлж юм угалцсан байгаа даа шүү дээ. Тогоондоо дөрүүлж юм угалцсан гэсэн үг шүү дээ. Одоо яг дэлгэцэн дээр гаргаж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр энэ дөрүүлчин хэлбэртэй өөрийнхөө зургийг авангууд сүүдэр нь мэдээж юм дөрүүлчин толгойтой гарна шүү дээ. Тэгээ яг Гэригийн тэр авсан зураг нь бас яг юм дөрүүлчин толгойтой зураг байсан гинэ. Тэгээд зургийг харьцуулаад үзсэн чинь хэрэг хийчихэд дараа нь өөрийнхөө зургийг одоо битрийг селфи гэдэг юм уу. Тэгээ өөрийнхөө сүүдрний зургийг авсан байх магадaltaй гэж таамагласан байлээ. Гэхдээ энэ Гэри гэдэг залууг бол барих боломжгүй. Яагадгүй л үнэхээр хэрэгтэн гэдэг тийм нотлох баримтууд бол байхгүй одоо таамаг төдий. Тэгээд Калифорниагийн нэг хэвлэл мэдээллийн байгууллагын баримтат кино хийж байгаа юм байна л да. Ийм Солонгост ч гэсэн энэ хэргийг талаар нэвтрүүлэг хийгээд тэр нэвтрүүлгийн багийнхан Калифорниагийн очоод хэвлэл мэдээллийн байгууллагын тэр баримтат кино хийж байгаа багийнхантай уулзсан. Тэгэхэд бид нар ингээ Гэри гэдэг залууг одоо сэжиглэж байгаа. Тэгэхээр сэжиглэж байгаа залуутай холбоотой мэдээллүүдийг цуглуулад баримтат кино гаргах гэж байгаа удахгүй гэж ярилцлага өгсөн байлээ. Тэгтээс сони юм аа. Энэ олон жил те одоо хүртэл илрээгүй. Өөрийнх нь ярьж байгаагаар бол нэлээд үний амьд хүрчээд байдаг. Уул нь чинь амьд үлдсэн тий хохирогчдоос амьд үлдсэн хүмүүс байгаад байдаг харчаад байдаг. Тэгсэн ирнэ баригддгүү. Тий. Тэг өөрөө ч гэсэн та нар намайг барих гэж цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлээрэй гэсэн кодтой бичиг загтлыг хэвлэл мэдээллийн байгууллага өгсөн байгаа шүү дээ. За багадаа бол 5 хохирогч дээдл нь 37 хүний амнаас нь хүрсэн хамгаалттай гэж байгаа. За яг тоог нь гаргах юм бол дээдл нь 28 хүний амнаас нь хүрсэн хамгаалттай гэсэн таамаглал байлаа шүү. За тийм мэдээж Google-с та бүхэн хайгаад үзээрэй хайх юм бол хэрэгтэн баригдаагүй гэсэн маа. Тэгэхээр 1960 оны сүүлээр гарсан хэрэг одоо бол баригдаагүй 50 хэдэн жилийн турш нууцлаг байгаа. Тийм мэдээж одоо код нь бол тайлагдаагүй хэд хэдэн цагтлууд байна. Тэр нь амирын тий. Тэгэхээр тэр одоо кодтой загтал дээр яг юу гэж утсныг бол мэдгүй. Одоо ч гэсэндээ хүмүүс тайлах гэж оролдож байгаа. Сүүлд бол математикийн багш залуу Австрали залуу тайлсан. Түүний өмнө түүхч хосууд тайлж ирсэн нэг загтлыг. Тэгэхээр энийг бол өстэй актер ухаантай хүн байна. Тийм аа. Тэгэхээр кодоор тэр захиа бичснийг л харахад л нэлээд л ухааны л хүн байна да. Одоо тэгтээ олдохгүй байгаад зүгээр бас миний л таамаг шүү. Энэ алуурчин маань энд байдаг ч юм уу гэж. Тийм. Тэгээд хүмүүс бол бас л юу л вэ л дээ. Одоо бол баригдаагүй ингээд бидний дунд амьдарч байгаа гэж бодохоор хайцтай байна гэсэн. Зарим нь бол аль хэдийн өнгөрсөн байж магадгүй 60 хэдэн оны үед гарч исэн хэрэг юм чин дээ гэсэн зүйлс ч байсан. Гэтэ одоо бол баригдаагүй гэдэг нь ялтчгүй. Тэ аимшигтай санагдаж байгаа шүү дээ хүмүүсийн үед тий. Тийм. Мэдгүй гэдэг шиг. Хүн алаад энэ тэнд нуугаад байгааг бид нар мэдэхгүй л байхгүй. Тий. Хаан ч яваа юм. Актер нэ бурхан минь илрээсээ үлээ. Тэр олон хүний ясыг амрахаас. За ингээд та бүхэн энэ киног нь үзэх юм бол Zodiac гэдэг 2007 оны бүтээл байгаа. Silent систем дээр хаагаад киног нь үзэх боломжтой шүү. Зөв. За миний ярьсан кино болохоор нөгөө хятад кино болохоор яг ханзаар нь юу ч гэсэн оруулал манайхан уншаад ойлгох чухал уу яах вэ те. Би ханзаар нь тэр киноных нь нэрийг юу ч гэсэн оруулчих. Тэгээд бас хайгаад үзээрэй. Энэ дээр бас кино хийгдсэн байгаа. Нөгөө хятад хэлтэй хүмүүс манаас ойлгож магадгүй. Би нэг хэлгүй учраас яг юу хийчихсэн байгааг ойлгохгүй. Энийг тэгээ нөгөө ханц ч бас их төвхтөр шүү дээ. Гүйц 100 орчуулагдахгүй байлээ. Тэгээд кино байгаа. За өнөөдрийн хувьд бол харамсалтай 2 хэргийн талаар ярьлаа. За миний ярьсан хэрэг бол гэмт хэрэгт нь олдсон, ялаа авсан. Гэхдээ бүсгүй хувьд бол маш харамсалтай хэрцгийгээр халуусан юм хэрэг ярьсан бол за Чанцаагийн манад одоо хүртэл учир нь тайлбардаг байгаа тийм ээ. Халуурч нь хин бэ гэдэг нь олдог байгаа. Түүхийг ярьлаа тэгэхэд баярлалаа. Аман зураг дээр нь ч гэсэндээ
нэг бол ийм духан нэлээ үрчлээстэй сорвтой гэж аман зураг нь гарсан. Нэг талаараа бас байхгүй гэдэг юм эргэлзээтэй юм байлээ. Хүмүүс одоо бол ингээ хөгшөрсөн байгаа шүү дээ хэрэгтэн. Тэгэхээр нөө залуу үед нь хүмүүс харж исэн учраас одоо хөгшрөхөөрөө ямар болсон бол үрчлээс нь байгаа болоо байхгүй болоо гэдэг ч юм уу. Тийм яриануд бол байж л л. Тийм тэр одоо нөгөө ухаантай системүүд гараад ирсэн. Тэгээ хүний нүүр царайг хуургадаг хөгшин бахта залуу бахта яхаа хуургаж үзүүл үзгэл юм да. Тийм. Нөгөө байшингийн дээвэр дээрээс харсан хүүхдүүд болохоор холоос харахтаа нилээ юм гүн үрчлээстэй тухтай хүн байсан гэж харсан. Гэтэ удалгүй мэдүүлгөө өөрчилсөн юм байлээ. Үгүй юм шиг байна гэж өөрчилсөн. Хүүхдүүд эмчилээ. Одоо нөө яг сэжигтэн гэж хэлээд байгаа тэр гэрэ гэдэг залуу бас тухандаа нэлээ үрчлээстэй юм л те. Тийм. Тэгэхээр тэр ч үж магадгүй гэсэн зүйл байл. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн төрөд өндөрлөж чинь маргаашийн нэвтрүүлгээр амар цаг групп тавигдсан сонсогч тийм одоо өөр тохиолдсон эмшигт хүүхдүүдийг болон сонсогчтойгоо холбогдож өөр тохиолдсон эмшигт хүүхдүүдийн нас хамтдаа сонсъё тийм ээ. За 7 хоногийн даваагаас басан гарагийн 22 цаг 15 минутаас хүргэдэг айцаа хамтдаа давцгааяратай амар цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын 17-ны пүрэв гарагийн дугаар шоу төрөд өндөрлөлөө. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагч Ганц Сүхнэр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандала гарден зогсол бай хор орлол мөн ихийн хараар бүтэв мала мола хүүхдийн багцайлаа. Та бүхэн одоо сайхан амраараа гэж хэлэхээс хэцүү ч юм да. Харин хураа гэх хүнээрээ за хураа гэж дуусгачих тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. Хамт байсан сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ихийн хайраар бүтэв мала мола хүүхдийн бэлгийн багц мэдээлэл авахтас 7711 43 73 7711 43 73 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мандала гарден цогцлбор хороолол Make Better Future утас 7575 80 тик Амар цаг нэвтрүүлэг хөтлөгч Ами Чанцаа дэлхийн монголчуудын MJL радио 88.3